Надад зорчгол хэлж байна. За ингээд өнөөдөр та бүхнийхээ амар олон гэрээд бас бүхэн өдөр хүлээж авч ирсэн та бүхэнд яг хэлж байна. Тэгэхээр өнөөдөр 2 тон 1 тон юм уу те. Бас саяхан бид нар Монгол Ардын өсөлт нам Монгол ногоо нам Монголын иргэний зөв ногоо нам мөн одоо Монгол үндэсний арчсан намын дарга нар бол хамтарсан гэдгийг гаргасан байгаа. Зогсоочдох болов эцэг бол хараа гэж. Тэгэхээр тэрнээс хойш бол бас манай хэдэн мэдээллийн байгууллагуудаас мөн одоо нийт хэрэгтээс үндслээ тайлбарлаж гаргаж тавьж байгаа хүсэлтс хийж байгаа. Тийм учраас өнөөдөр бас өргөн намын удирдлага төрөлөө байгаа. Оюутан гэрээ яагаад зөвхөн гэрээ хинцлийг нээсэн юм бэ? Дараагийн даргаыг ихэвчлэн өчнөө өгч байна. За Монголын ногоо нам, иргэний зориг ногоо нам, Монгол үндэсний чигийг улсын их хурлд илгээсэн байгаа. Тэгэхээр энэ толгойн шаардлага бичигтээ заасан иргэдэд тайлбарлах, олон нийтэд танилцуулах шаардлагатай болсон. Ингээд бид бүхэн 8 үндэслэлийг та бүхэнд одоо танилцуулах гэж байна. За 8 үндэслэл бүр ихнээс нь уншиж байна. За тэгэхээр хамтарсан мэдээлэл. Монгол улсын үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 1 заасны дагуу баялагын эзэн Монголын ард түмэн өөрийн баялагийг мэдэх, шийдэх эрхтэй. Монголын ногоо нам, иргэний зориг ногоо нам, Монгол үндэсний арчилсан нам, Монгол ардын хувьсгал уг гэрээг туслах дараах үндэслэл байгааг түмэн улаан эзэн нь биш болсон. Нэг Монголын тал баялагынхаа эзэн биш болсон. Тэгүүгээр оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулжээ. Харин оюу толгойн үндэслэн тооцоход оюутлогын орд нь өнөөдрийн үнэ буюу одоо 1 тонн зэсийг $6,500 тооцоход 299.3 тэрбум $97.6 тэрбум болж байна. Мөнгө 11,600 тэрбум болж байна. Болж байгаамаа. Ингээ энэ нийт 400 орчим тэрбум Америк доллар өгөхий Монгол улсын нэг хүнд 133 мянган Америк доллар буюу 3-ийн тоо 750 мянга гэж тооцсон байгаа. Ингээд нэг өрхөд 533 мянган Америк доллар буюу 1.3 тэрбум төгрөг ногдож байгаа. 8 тэрбум хонь. За нэг хоньыг 50 гэж. За нэг өрх 10,666 хонь. За тэнцвгүй зэм одоо баялаг зөвхөн оюутлахад байна гэж. Нийт 10 сая ширхэг 2 өрөө орон сууц. За нэг орон сууцыг болж байгаамаа. За хүн бүрт 3 ширхэг 2 өрөө орон сууц ногдохоор ийм баялаг байна. За 400 сая оюутны 400 сая оюутны сургалтын төлбөртэй тэнцвгүй ийм баялаг байгаа юм байна. За Монгол улс өөрийн 34%-ийг хүүтэй зээлээр гадаадын компаниас хуралдан авсан байгаа. За 3-т нь баялагын хуваарлтын буруу арга зүйг хэрэглэсэн учраас ирэхгүй болжээ гэж үзэж байгаа. Тэгэхээр тухайлах юм бол борлуулалтыг хянах эрх байхгүй, борлуулалтын орд нь Монголд орж ирэхгүй байгаа, ордын алтыг Монгол банкнд тушаахгүй байгаа гэсэн зэргээр одоо олон үндэслэлийг хийж болж байгаамаа. За ингээд хоёр үндэслэл. Монголын тал шинжтэй гэрээ гэж ингэж үзэж байгаа. За үнийг тайлбарлая. Нэг оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний 70 жилийн хугацаатай байгуулагдсан нь Монголын тал баялгаа шавхагдан дуустал захиран зарцуулах боломжгүй болсон байна. Хоёрт нь оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ тэрбум $, хиймдэр өсгсөнийг болон 1 тэрбум Америк долларын татвар санхүүгийн зөрчил гаргасныг тус хүлээн зөвшөөрч Монголын тал ногдол ашиг авах боломжгүй болжээ. За энэ үндэслэлийг тайлбарлая. Нэг хувь нийлүүлэгчдийн гэрээнд энгийн хувьцаа эзэмшигч ногдол ашиг авах боломжгүй болсон байна. Хоёрт нь эхний жилүүдэд оюу толгойн ордын хамгийн ашигтай эсгийг сорчлон ашигласнаар цаашид давах боломжгүй болсон гэж үзэж байна. За та дөрөвт үндэслэлээ танилцуулъя. За оюу толгойн хөрөнгө оруулалтын за энэ гэрээнүүд нь бол тогтоомжийг зөрчсөн гэрээ болсон гэж үзэж байгаа. За энэнийг тайлбарлая. За энэ гэрээ нь түмэн эрхээ идэх
боломжгүй болсон. За тэгээд бусад хууль тогтоомж болсон шалтгаануудыг хэлж болно. За мөн олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн актыг ноцтой зөрчсөн байгаа. За тухайлбал нэгдүгээр 1803 тогтоолын асуудлыг буруу зохицуулснаас үүдэн Монголын говь эмзэг экосистем цөл болон хувирах бодит аюул нүүрлжээ. Хоёрд нь оюу толгойн ордыг ашиглах усны их үүсвэр нөөц нь тодорхойгүй байгаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлж байна. 6 дахь үндэслэл. Хөрөнгө оруулалтын муу өөрчлөлтгүй бол дараагийн хөрөнгө оруулагчид оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг жишг гэрээ болгон барьцаж Монголын эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэрээ байгуулах сонирхолтой байх болно. Ингэж үзсэн. 7 дахь үндэслэл ашиг сонирхлын зөрчил. Оюу толгой ордтой холбогдож оюу толгой хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад идэвхтэй оролцсон Айвен Хав Майнз хэмээх гадаадын компани хувьцаа эзэмшигч Goldman Sachs буюу банк оюу толгой хөрөнгө оруулалтын гэрээ гадаадын байгууллага Монголын талын эрх ашигыг хамгаалахын оронд өөрөө хувьцааг нь эзэмшигч Айвен Хав Майнз хэмээх гадаадын компани эрх ашигт үйлчлэх байр суурь баримтсан нь оюу толгой хөрөнгө оруулалтын гэрээ анхнаасаа Монголын талд ашиггүй гэрээ болох нэгэн хүчний болсон гэж байна. За 8 үйлдвэр барих асуудал гэрээнд тодорхой тусаагүй байна. Ажлын байрыг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар бүтээгдэхүүний үн цэнийг нэмэгдүүлэхэд амин чухал зэс хайдуулах үйлдвэр байгуулахаас зайлсхийж байнга хагас боловсруулсан түүхийдэг гадаад гарах ашиг муутай нөхцөлийг тулгсан байна. Дотоодын цөөн тооны олигархууд хууль бусаар өмчлөн баяжиж нийт иргэд ядуу зүдүү амьдарч байгааг цаашид твжихийн аргагүй боллоо. Өвд эзэн маань амь насаа үл хайрхан тэмцэж үлдээсэн Монгол их орны нутаг дэвсгэрт байгаа ийм их эрдэнсийг тийм учраас оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг нин даруй цуцалж үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 1 заасны дагуу ард түмнийхээ мэдлэлд шилжүүлэн өгье. Монголын ногоо нам, иргэний зориг ногоо нам, Монгол үндэсний ардчилсан нам шаардлага тавихын зэрэгцээ уг гэрээг цуцлахыг дэмжсэн ард түмний гарын үсэг цуглуулах их үйл хэргийг ихтүүлж байгаагаа инхүү мэдэгдэж байна. Монголд ахан дүүсээ байгалийн баялаг та их орондоо эзэн нь болцгоё. Ардын хвшилт нам 2018 оны 3 сарын 29-ний өдөр Улаанбаатар хот. Баярлалаа. За ингээд бүтээгдэхүүн уншсан сонсолоо. Тэгээд та бүхэн комментээр ажлыг ярьж хөө мэдээлэлтэй. За их баярлалаа. Монголын ногоо нам бидний мэдээлэлтэр бол ерөнхийдөө Монголын ногоо намын байр суурь бол энэ таах мэдж байгаа. Анх үйл ажиллагаа явагдаж байхад одоо намаас энэ оюу толгойн гэрээг бол өөрийн гэрээ олжээ гэдэг үндслээр бид эсэргүүцэж ажиллаж ясныг анх байгуулгаж хамгийн эмзэглэж ярьсан зүйл бол энэ усны нөөц нь тодорхойг байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын наривчлсан үнэлгээ гэж таах мэдэх бах ийм үнэлгээ хийгддэг. Энэ үнэлгээнд дээр бол усны нөөц нь тодорхойгүй. Тухайд бол одоо 693 литр секунд усны шаардлага байна гэж ярьж ирсэн. Нөөц нь уулах юм бэ гэх асуудлыг бол тавьж ирсэн боловч энэ асуудлыг өнөөг хүртэл одоо шийдэггүй. Тэгэхэд бол ямар их усүрээр өнөөдөр оюу толгойн тайлан харах юм бол 873 литр секунд ус ашиглаж байгаа гэж байна. Өөрөөр хэлбэл нөгөө төлөвлөснөөс 200 литр секундээс илүү болцсон ба шүү дээ. Тэгээд хаанаас ашиглаад байна гэхээр одоогийн бай тэрнийх нь одоо нэгийг дуусгаад нөгөөх нь орох гэж байна. Өнгөрсөн одоо үйл ажиллагаа явагдаад олборлолт явагдаад сүүлийн одоо 5 жилийн дотор юм уу 4 жилийн дотор. Тэгэхээр энэ 70 жил үйл ажиллагаа явуулахад бол одоо говийн 50,000 жил бий болсон усны чинь нөөцийг дуусгачээс алах нь шүү. Тэгэхээр энэ байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний дагуу усныхаа нөөцийг бий болгосны дараа үүргийнхаа дагуу ерөөсөө энэ үйлдвэрлэлийн ажил зогсоохгүй бол байгалийн нөөц болцоо байхгүй байна гэсэн байр суурийг илэрхийлж Монголын ногоо намын гэрээг туслахад бол ач холбогдол өгж байгаа. Жагата баяртай гэдэг бас Монгол ардын хувьсгал нам энэхүү хамтарсан мэдээлэлийг гаргахад Илээс намхолоод хамгийн сүүлийн цэг хүртэл санал нэгдэж байгаа. Би өөрөө бас Монгол улсын ирж байгаа оюу толгойн гэрээг ийм байгуулж
bayramda biz haru çizgi aşıkku moğolda olmuş. Hamsıktan sonunda var ünlüleri müsaade sonunda sabahları durum 중 대부 아메리카들이 더더욱 bayılır avet from fotoğrafı durum 중 대부 아메리카들 리더들이 oraya tağutlar çıkıyor. Öldür bandaki büyüdü. Siz mum böyle bir uzun psikolojide tam fitil bir şey olacak. Yeni bayılır. Nöstü bayılır. Bir malzeme. Kesinlikle öyle hayır fotoğrafı da söylüyor. 이 납대가 이스케일 나오는 주 일기도 수치고 이스케일 나오는 주 어떻게 마음을 야만 자시고 이 아프리카가 어떤 파이를 이 기도 공사 들어오게 다 스쿠어도 이래 샤스 마음을 없이 어떻게 쓸때 바라 바이 이 이스케일 나오다 마음을 소유를 함께 공부하는 것들이 마음을 소유를 바이 이스케일 나오다 울도 없었죠. 제가 보면 그래 이제 오스트리아에서 뭐라 하시고 되게 얼마 주도 없거든요. 나가 오라 운송 보지 주시죠. 운송이 도관이 이게 돈 많은 배지 아스니 되게 함가스 배는 뒤로이 없이 호로 살았다가 보일 때 몽골이 다 스태팅 없을 때 그것도 쉬워 가다데 한 운치 이 어디서 거의 길에 바보다 일스킬이 있겠지. 대충 주스 봐. 그리고 그 토요일에 승치를 못하고 있었죠. 서울이 지나고 일성을 오라져와고 이럴 때 이게 히트. 그런데 어찌 그러도 있죠. 몽골에 갔을 때 어찌들어 보지 듣고 이게 보여줘야 히트 봐. 그 몽골 다시를 때 삶의 길에 살기 도반 길에 마스터링 길에 나왔다. Монгол 2030 оноос 37 оноос хойш эхлэе гэж байна. 2037-оос 28 жилийн дээр авдаг ийм гэрээ дэлхийд байдаг. Энэ бол маш одоо сул дорой бүр зориуд гадныхантай хувирдаж хийсэн гээ. Бас нэг жишээ. Ivanhoe Mines гэж компани хувьсынхаа төлөө ажиллах нь ойлгомжтой. Тэгтэл тэр яагаад Ivanhoe Mines-та Монголын тод гэрээ хийж хахад Ivanhoe Mines-ийг төлөөлдөг тэр компани Монголын зүгт болдог байна. Тэгэхээр л ашиг төрөлхтний зөрчилтэй очиж байгаа байхгүй юу? Тэгэхээр Goldman Sachs гэж компани Монголын зөвлөхөөр ажиллаад ийм утгагүй гэрээ байгуулахад Монголын тод зөвлөгөө өгсөн байна. Энэ ерөөсө бүх шатандаа догор болохоо. Яг зөвхөн ганцхан үндслээр гэрээ сүтэж болно. Зөвхөн ганцхан үндслээр. За тэгэхээр энэ гэрээ туслахлаар хүмүүс асуугаад байгаа. Энд чинь ажлын байр би бодсон байгаа муу ч ажигтай хэдэн ажлын байр хаачих байгаа юм. Үгүй хаахгүй. Монголын ажилтнуудын цалин доор хаяхад 2-3-аас дахин илүү нэмэгдүүлнэ. Монгол хүмүүсийн ажлын бол бид цалингийг нэмж чадахгүй. Мөн ажлын байрны тоо нэмж чадахгүй. Тийм учраас энийг өдөрсөө үйлдвэрлэлийг зогсоох биш. Харин Монголд өргөж тавууд. Монгол олон хүмүүсийг ажиллуулах. Монгол ажиллаж байгаа хүмүүсийн цалиныг нэмэгдүүлэх байдлаа өөрөлдөө ойлгоорой гэж та бүхэнд хандан хэлэх байна. Энэ гэрийг шинжилэн байгуулах хэрэгтэй. Ivanhoe хөдөлгөөн ширхүүн гарч яваад өөр компани энийг шинжилэн байгуулж болно. Эсвэл бүх компанид гарсан гэсэн Монгол улс өөрөө энийг ажиллуулж болно шүү дээ. Монгол улс энийг ажиллуулахад ямар саадваршил авах. Угаасаа Ivanhoe Mines 90 орчимтой чинь гадаадаас зээл авч энд хөрөнгө оруулж байгаа гэсэн нэртэй зээлийн барьцааны юм. Зээлийг зүгээр өгөхгүй шүү дээ. Барьцаатайгүй. Барьцааны юм нөгөө л оюу толгойн баялаг. Тэгэхээр дэлтэй ууж Монголын хөрсөн дор байгаа баялагийг барьцааж өөртөө зээл авчихад өөртөө бид нар ийм их мөнгөтэй гэж хэлж Монгол 34% зээлийг өгөөд ингээд Монголыг өрөнд унгаагаад тэгээд өрөө төлж дууслаа. Тэр гутамшиг аа. Энийг бүгдээрээ засъя. Бид нэг хоёр хүний нэрийг хэлж тэгж одоо удаа жижиг юм гэж бодоод тэгээд ерөөсөө их хурд хандсан байгаа. Их хурлын дарагтаа уулзна. Их хурлын дарга уулзахгүй бол одоо бидний төлж байгаа шаардлагыг хүлээж авахаас айж итсэн. Нөгөө гадаадын тад үйлчлсэн гэж бид ойлгоно. Их хурлын дарагтаа уулзна гэж бид нар бодож байгаа. Их хурлаас байгуулсан ажлын хэсэгтээ уулзна гэж бодож байгаа. Энэ байр суурийг илэрхийлж Монголын талдаас гэсэн
ийм хүмүүс биш ээ гэж ингэж ойлгож байгаа маа. Энийг бас тав хүнтэй зориуд тайлбарлаж хэлийг бодчихмаа. За тав энэ өдрийн мэндийг. За Монгол Үндэсний Ардч намаас өнөөдрийн энэ мэдээлэлд яагаад хамтарч байгаа вэ гэхээр Үндэсний Ардч нам 2009 оны 9 сарын 7-нд 9 сарын 7 гэдэг чи одоо өнөөдрөөс 9 жилийн өмнө одоо 10 дахь жилийн хандаж 34 шаардлага бүхий ийм одоо мэдээллийг хүргэж ирсэн. Харамсалтай нь өнөөдөр харахад энэ 34 заалтын нэг нь ч биелэгдээгүй байна. Нэг нь ч биелэгдээгүй. Тийм учраас энэ бол маргах болгонд нь Монголын одоо нэр хүндийг доош нь татдаг, Монголд оруулах хөрөнгө оруулагчдыг бити ороороо гэж одоо бараг уриалдаг. Нөгөө Монголын баялагаар бий болгосон мөнгөөрөө Монголын эсрэг сурчлагаа явуулдаг нэг ийм л Монголын эдийн засгийг татаж унагадаг. Өөрөөр хэлбэл энэ төсөл бас татаад самраад унагачих ийм одоо аюултай ийм төсөл байна. Тэгвэл заалтууд дээр намуутайгаа нийлээд хамтраад энэ мэдээллийг гаргаж байна. Тэгээд одоо өнөөдөр ингээд 10 жилийн хөрөнгө оруулалтын гэрээ гэж юу гэхээр Монгол хөрөнгө алгаа. Тэгээд хөрөнгөтэй тэр Rio Tinto гэдэг юм одоо том компани хөрөнгөө ирүүлээ оруулаад хамтдаа 36 компаниудын нэр бариад дэлхийд даяар тойроод банкудаас одоо мөнгө цуглуулаа явж байгаа. Тэгэхээр энэ бол өөр мөнгө олж их, зээл олж их ердийгээр бол одоо та нартай ч гэсэн адилхан бид нар банкнаас зээл авах Ivanhoe Mines Mongolia Inc. Ivanhoe Mines Mongolia Limited Канада улсын компани, Rio Tinto International гэх за Виржиний арлын компани, Ivanhoe оюу толгой гэдэг бас офшор компани, за дээрээс нь Turquoise Resource Limited компани, оюу толгой ХХК, Ivanhoe Group, Rio Tinto гэдэг маш олон одоо 10 компаниуны нэрээр янз бүрийн одоо хуудастай ийм гэрээ хийгээд одоо эзэн холбогдогчийн тодорхой хэцүү, хэн нь хөрөнгө оруулагч, хэн нь одоо үнэхээр бодитойгоор энэ төсөл дээр ажиллаж байгааг мэддэхгүй, хэн нь ямар хэмжээний ногдлоо ашиг нь нөгөө 2009 онд өгчээсэн хамгийн анхны шаардлагын хамгийн ихнийх нь хөрөнгө оруулагчийн тодорхой боловч нэг тодорхой хөрөнгө оруулагчтай гэрээ байгуул гэсэн. Одоо хөрөнгө оруулагч байхгүй. Тэр тусмаа хамгийн аюултай нь юу гэхээр 16-гийн 25 гэдэг энэ хөрөнгө оруулалтын гэрээнд байна шүү дээ. 00218 дугаартай Монгол улс гадаадын хөрөнгө оруулалтын одоо гэрчлэгээтэй ийм компани байна. Нөгөө Rio Tinto энтерүүд хөрөнгө оруулагч гэсэн үүргээ гэрээгээр бол аваагүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ яасан бэ гэхээр ерөөсөө хөрөнгө оруулалтын гэрээ гэж хэлээд Монгол улс мөнгөгүй энэ их англи хэлтэй болохоор илүү авдаг юм уу? 66%. Ингэж л одоо жуулчлалынхаа хөлсөнд 66% авчихаа. За би Ivanhoe их одоо ойлгомжтой та нарт Ivanhoe гэж одоо нэрлэмээр байна цааш. Ivanhoe гэдэг энэ нөхөр байна шүү дээ. Хөрөнгө олж өгнөгээ 66% авсан. Зээл олж өгöd гарсан зардал гэж маш их үйлчлэгээ санхүүгийн зардал авчваа. Хөрөнгө оруулалт оруулсан гэж нэрээ тэрийг нугалж одоо Монгол хүлээн зөвшөөрүүлж бүртгүүлж байгаа. Дээрээс нь холбогдох этгээдүүд ер нь бол Монголд одоо борлуулалтын орлого нь орж ирдэг. Монголоор мөнгөн урсгал нь явдаг. Санхүүгийн баримтыг шалгана гэхээр хятад болон бусад орноос эм тэндээс авчирч шалгуулдаг. Ерөөсөө мөнгө төгрөг нь яруу одоо нэгтлэн чинь юу гэж хэлэх гээд байна гэхээр дэлхийн түүхэнд их одоо мянганы лөөрийн гэрээ болцоо. Тэгэхээр бид нар энэ гэрээг бол дуустал энэ орд бол 50 жил ажиллах дор хаяж ажиллах гэрээ 50 жил хэрүүл хийх үү бүгдээрээ 5 сар энийг одоо ярьж хэлэлцээд шинжлэх үү гэдгийг одоо за нэг их чухал юм бол эдийн засгийн үр өгөөж Монголоор одоо тийм их хөрөнгө оруулалт орлоо гэж одоо санхүүгийн тоо ярьдаг. Яг үнэндээ одоо 5 тэрбум доллар орсон гэхэд Монголд 1 тэрбум доллар нь үзэгдээд өнгөрч байгаа. Бус нь бол дандаа гадуур худалдаа шүү гэдгийг одоо анхааруулж хэлье. Тийм учраас энэ бол эцэст нь хэлэхэд хөрөнгө оруулалтын гэрээ биш, зуучлалын эсвэл одоо менежментийн гэрээ байх хэрэгтэй. Ийм л юм байна. За баярлалаа. За би нэг тодруулаад иргэний зэрэг ногоо номын дээр гавъя. Тэгэхээр бид бүхний тав хүн таньд тэгэхээр Монгол улсын үндсэн хууль бусад хууль олон улсын гэрээ эрх зүйн актуудыг тэр дундаа нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн маш чухал тогтоолыг зөрчсөн асуудал, ноцтой зөрчсөн асуудал байгаа.
тогтоод гаргасан байдаг. 1962 онд. Тэгэхээр байгалийн баялаг хийгээд нөөцөө өөрөө мэдэх ард түмэн гэж байгаа. Тэгэхээр манай үндсэн хуулийн 6-гийн 1-д бол энэ баялагын эзэн бол ард түмэн гэдэг аацсан. Ард түмэн мэднэ, төр хамгаалт навнаа гэж хэлсэн байгаа. Тэгэхээр ийм ард түмний үндсэн амын сайн сайхан байдалд нийцэн хэрэгжих ёстой гэсэн энэ чухал тогтоод зөрчигдсөн байгаа. За иймэрхүү зөрчлүүд бол дэлхийд даяар маш байдгийн байна. Иннээс үүдээд зарим улс орон олгосон ордны лицензүүдээ иргэн харах, гэрүүнүүдэд цуцлах, тусын тул гэрээг өөрчлөх цуцлах ийм арга хэмжээнүүдийг авч байгаа ийм практик жишээ олон байгаа юм байна. Тэгэхээр цаашдаа бол зөвхөн Монгол улсын үндсэн хууль зөрчсөн асуудалч биш, бүр олон улсын гэрээ эрх зүйн актыг ноцтой зөрчсөн энэ асуудлыг зөвхөн Монгол улсын энэ нутаг дэвсгэрийн хүрээнд биш, олон улсын төвшөнд энэ байр суурьтай байгаа. Ийм байдлаараа тэр дөрвөн хүндлийг гаргасан гэдэг юм жишээ баярлалаа. За энэ дээр би нэмээд хэлчихэд бол нэгдүгээр тул энэ их чухал асуудал байтал хажуугаар нь янз бүрийн домоо зохиож ирэх хэрэгч гэдэг юм уу эсвэл гадаадын хөрөнгө оруулагчийн нэртэй л өөр асуудал оруулж таармжуулах тийм аюул байгаа учраас би хурлыг бол яг энэ гэрээн дээр бол үнэхээр нухалтай ажиллаач гэж уриалан дуудаж байгаа. Хэвлэл мэдээлэл их мэж гэсэн энэ гэрээг та нар анхаарлынхаа төвөс битээ гаргаач гэж хүсэж байна. Тэгвэл та нарын нэг үнэний сүүлээр хуурж нохоог хамраар газар шалгатай анхаарал хандуулж цаг хожих, саармагжуулах, утгагүй болгох. Тэгээд ер нь монголчуудын хоорондны хэрдвэрээ дуусах юм аюул байгаа шүү. Хоёрдугаар би Монгол улсын иргэд ажилласан хүмүүст бол тодорхой мэдээлэл, тодорхой таамаглал байна. Энийг хамаагүй ярьчих юм бол ловирчд тэр болохоогоо нуучих гээд байгаа учраас бид засгийн эрхэнд гарч ээж энэ гэрээг гарч байгаа энэ гэрээг тэр таамаглал тэр үндэслэлээр бол хөнхөө цуцалж Монголын талд авч чадна гэдгийг хэлж. Бид бол зүгээр өдөр хоногийг алдаж болохгүй гэдэг утгаараа одоогийн хурал хандаж одоо засаачийг шаардж байгаа. Эдгээр бол чадчих чадахгүйг нь харна, ард түмэнтэйгээ хамт харна. Надад байгаа тэр мэдээлэл таамаглал бол засгийн эрхэнд бид гарсны дараа бол олон урдчин тийм учраас бид засгийн эрхэнд гарсны дараа бол энийг маш хөнгөн засаж хариулах тооцох хүмүүстэй хариулах тооцож энэ гэрээг бол судлах Монголынхаа ард түмэнд ажлын хүртээ ажлыг бол маш амархан хийж чадна гэдгийг бас хэлчихье. За бүгдээ төсөлд хэлж. Тэгээд сурвалжлагч та бүхнийг бас уриалан дуудахад та бүхэн энэ асуудал энэ утгаараа одоо бид нар одоо мэдээлэл та бүхэнд тавих биш, харин та бүхэн инхой дарга, аюу дарга, зөвхөн дарга, бомьялагч дарга энэ гэрээ чи ийм юм зүйлүүд тусгасан байна гэдэг одоо уриалж энэ сурвалжлагч та бүхнийг. Тэгээд цааш одоо Монголын ард түмнийг уриалан дуужид хамтраад тэдний ичвийг хөнөөлүүлээд энэ гэрээг цуслах гаруй зөвлөх ажлыг эхлүүлж байгаа одоо баяртай байна. За ингээд өнөөдрийн ард түмжээ хүргэсэн анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.